Телевиз хүүхдэд эрсдэлтэй тоглоомын талбай газруудын асуудлыг хүндсэн сэдвийн мэдээ сурвалжлагыг цувралаар бэлтгэх үргэж байгаа. Энэ удаад хаанвал дүүрэгдэх буян тодохны хүүхдийн тоглоомын талбай автомашины зогсоол дээр байрлаж хүүхдийн амнаас эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүссэнийг хөндөж байна. За ойролцоох сүл тодохны тоглоомын талбайч маяг автомашины зогсоолын хажууд байрлал нь анхаарал татлаа. Гэвч сууц өмчлөгчдийн холбоо хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндийн оронд орон сууцны үнээс доогуур үнэлж байна. За үзэгчдээ бид хаан уул дүүргийн 11-р хоороо буюу Зайсангийн эцсийн буян тодохны 100-гийн 10 байрны зүүн талаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр таны харж байгаачлан энэ хүүхдийн тоглоомын талбай автомашины зогсоолын яг гол дунд байрлаж байгаа юм. Хүүхдүүд энд одоо тоглохдоо унаж бүртэх автомашин дайруулах өндөр эрсдэлтэй байгаа юм. Энэ талаар оршин суугчид удаадараа одоо холбогдох байгууллагад хандаж хэлдэгч ямар нэгэн байдлаар шийдэлд хүрдэггүй байна. Эрсдэл санагддаг. Машин дайруулах шахсан ч юм уу тиймэрхүү тохиолдлууд ер нь байдгүй. Зөндөө байдаг. За чи энэ тоглоомын талбай дээр тоглодог уу? Тоглодог. Машин энтер дайруулах шахсан ч юм уу тийм тохиолдлууд ер нь хэр байдаг вэ? Байдаг. Хэдэн удаа тиймэрхүү тохиолдол болж исэн бэ? 10. Тийм олон уу? Тий. Бас энэ бол эрсдэлтэй л байгаа байхгүй юу? Машин тэрэг ингээд зогсоолтойгоо хүүхдийн талбай цуг ингээ хийн гэдэг жоохон эрсдэлтэй л энэ хүүхдүүдэд аюулгүй байдал талаас бол. Ер нь яг машин талбай дээр барьцсан үед болохоор аюул сонирхолтой санагдтал та. Дээрээс хүүхдүүд тоглож байгаа харагддаггүй шүү дээ. Аюул жижигхэн дээрээс нь. Ерөөсөө яг тоглоомын талбай шиг биш зөвхөн хідэн тоглоом очоод тавьсан юм шиг л харагдав. Буян тодхон өнгөрсөн 2025 оны 8 дугаар сард ашиглалтанд орсон. Үүнээс хойш хүүхдийн тоглоомын талбай ийм байдалтай байгааг оршин суугчид ярьж байна. Харин барилга барьж байгаа Буянт Шарга компани зүгээс тоглоомуудыг удахгүй өөр газар зүүн түр байрлуулсан гэх тайлбар хэллээ. Тэгвэл ойролцоох сүл тодхон 3 тоглоомын талбайтаагаас 2 нь автомашины зогсоолын хажууд хүүхдэд эрсдэлтэй нөхцөл байдалтай байсан юм а. Тэр сүл тодхны хувьд ч гэсэн адилхан автомашины зогсоолынхаа ойролцоо хүүхдийн тоглоомын талбайд байрладаг. Тухайлбал энэ сагшны шийдийн хувьд одоо хамгаалтын ямар нэгэн зүйл байхгүйгээс бөмбөг цаашаа унавал хүүхдүүд бөмбөгөө авах гэж яваад унах ийм эрсдэлтэй нөхцөл байдалтай байгаа юм. Түүнчлэн автомашины зогсоолоос тусгаарласан ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй байгааг та бүхэн харж байна. Бид үүнтэй холбоотойгоор зайсан сүлд сууц өмчлөгчдийн холбоотой холбогдоход бол үүнийг эрсдэл гэж үзэхгүй, харин байрны үн тарифид одоо ямар нэгэн өөрчлөлтөд орох юм бол нөлөөлөх юм бол та нартай хариуцлага тооцно гэх юм байр суурийг илэрхийлж байна. Бороо мороо орохоор энд ус тогтоод тэгээд бөмбөг тийшээ шидэн штэ. Одоо яг энэ талаас ингээд шидэхэд цаашаа бөмбөг давах магадлал нь их бас айлын цонх мох онох боломжтой. Тэр хашаа машинд хүүхдүүд унж ямар нэгэн маш гэмтэх эрсдэлтэй байдаг. Энэ бол тоглоход жоохон бэрх. Энэ дээвэр дээр нь ингэж тоглож маглах хүүхдүүд тоглох тохиолдол хэрэг байдаг вэ? Амар. Дээр нь гарцсан л явж идэв шүү дээ. Сүл тодхныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиалгаар 2019 оноос барьж 2021 онд ашиглалтанд оруулсан. Байрнуудын хамгийн сүүлийнх нь 2024 онд ашиглалтанд орсон бөгөөд 500 орчим оршин суугч амьдардаг. Гэтэл зайсан сүлд сууц өмчлөгчдийн холбооны зүгээс хүүхдэд учрах эрсдлийг үлтоож байрны үн онохыг гэж болгоомжилж байсан юм а. За үзэгчдээ бид хаан уул дүүргийн 11-р хорооноос мэдээллийг тодруулахад бол яг одоо тайлбар өгөх хүн байхгүй гэх байр суурийг хэлж байна. Түүнчлэн одоо хорооны зүгээс хүүхдэд эрсдэлтэй тоглоомын талбайн талаарх судалгаа хийж байгаа. Яг одоо хэсгийн ахлагч сүлд олон буян тодохны хүүхдийн тоглоомын талбай гэхэр эрсдэлтэйг судлахаар явсан гэх тайлбарыг хийсэн юм. Түүнчлэн хорооны зүгээс бол одоо нийтийн эзэмшлийн зам талбайн тоглоомын талбайн эвдэрлийг хариуцахаас сууц өмчлөгчдийн холбоо болон хотхон дундах тоглоомын талбайг хариуцахгүй гэх тайлбарыг хэлж байна. НТV телевиз хүүхэд эрсдэж амиа алдсны дараа асуудлыг хөндөх бус хүүхдийг эрсдэлд өртгөхөөс сэргийлж дээрх мэдээллийг бэлтгэж байгаа болно. Түүнээс зайсан сүлд сууц өмчлөгчдийн холбооны зүгээс хандаж байгаа шиг орон сууцны нэр хүндэд халдаагүй. Хүүхдэд эрсдэл үүсгээс сэргийлж байгаа юм а. Бид дээрх хотхнуудын тоглоомын талбай эрсдэлгүй болсон эсхийг эргэн сурвалжлах болно.